цаана хүүхдүүдээ хамтдаа уншицгаая. 1-р сэдв ээжийн дэвтэр. Таны хичээл дээр багш гарын гэрийн даалгаврын дэвтэр хурааж байв. Гэтэл тулга дэвтэрээ өгсөнгүй байгаач багш учрыг нь асуутал миний дэвтэр алга гэв. Үүнийг сонсон бүр ба чи даалгавраа хийж байгаад ширээн дээрээ орхичихсон юм гэж асуув. Тулга үгүй би орхихгүй тэгээд дэвтрээ цун хиндээ дахин хайлаа. Тэгээд сая нэг юм дэвтэрээ ээж ийшээ хийж гээд инэв тэгтэл
уншаарай. Наад. Дэвтэр чинь чиний ээжийнх юм муу чи өөрөө хичээлээ Хаад уншаарай. Ил гэсэн үг гоц. ялгах хэрэгтэй шүү дээ гэлээ. Баяртай дараа